нь шинэ оны мэд. За өмнөх удаагийн хичээлүүд дээр болохоор бид нар front end хичээлүүдийг үзсэн. Python болон Java хичээлүүдийг үзсэн бол за энэ удаагийн хичээл дээр бүгдээрээ хэрхэн яаж өгөгдлийн сантай ажиллах юм бэ? Яаж database-тай харьцдаг юм бэ? За энэ SQL хэл гэж яг ямар хэл юм бэ? Энэ талаар үзнэ. За өгөгдлийн сан буюу database нь өөр гэсэн бас програмчлал хэлтэй. За энэ хэл нь болохоор SQL гэсэн хэл байдаг. За энэ хүү хэл нь болохоор 1950-ад оноос анх компьютер үүссэн цагаас эхэлж дагаж хөгжсөн. За бид нар чи яг юуны төлөв компьютертэй болж байгаа лээ тийм. Маш хэмжээний дата мэдээллүүдийг бүгдийг нь оруулж, за автоматар тооцоолж, за үр дүнгуудыг гаргах ерөөсөө ганц зорилготой. За энэ SQL гэдэг хэл нь болохоор хөгжөөд, за анх хөгжихдээ болохоор маш хэцүү байсан. За энгийн хүн ойлгохын аргагүй тийм. За гэхэд энтэй холбоотой маш том маргаанууд өрнүүд. За энэ SQL гэдэг хэлийг одоо заавалчгүй яг энэ одоо нарийн алгоритм болон одоо функцүүдийг мэддэг математикийн шинжлэх ухааны хүнлэл одоо хийх хэрэгтэй юм уу тийм. Яагаад одоо энгийн хүн хэрэгжилж болтгүй юм бэ? Энгийн одоо компани ажилтнууд за энэ хүү хэлийг сураад өөрсдийнхөө датабаз одоо мэдээлэл дээр байгаа өгөгдлийн сантай яагаад харьцаж болтгүй юм бэ гэсэн байдлаар энэ хэлийг одоо явцын одоо хөгжүүлсээр за бараг 70 жилийн хугацаанд болохоор маш амархан байдлаар ерөөсөө бараг англи хэлний англи хэл дээр бид нар хэрхэн яаж одоо текст бичиж байгаа лээ тийм яг энтэй адилхан байдлаар хөгжиж ирсэн. За мэдээж өөрийн нөгөө хэлний хувьд болохоор өөрийн гэсэн онцлог болон дүрмүүд бас байна тийм. За энэ талаар бүгд үзсгий. За тэгэхэд бол Telegram кодын суралцах гэж ороод за database гэсэн хичээл байгаа. За database хичээлийн бүр хамгийн ихний хичээлсэн бүгд эхлээд үзье тийм. За энэ SQL хэл гэж яг юу юм бэ? За SQL хэл гэдэг нь болохоор за structured query language гэсэн үгийн тавьчих юм аа. За энийг болохоор одоогоор бид нар болохоор хоёр янзаар дууддаг. SQL гэж дууддаг, эсвэл SQL гэж дууддаг тийм. За энэ дээр ерөөсөө бид нар юу хийх вэ гэхээр өгөгдлийн сан гişнээр нэмэн, хасна, устган засна. За одоо болохоор зүүнтэлд болохоор биднэрт бэлэн өгөгдлийн сан бас байна тийм. За энэ хүү хичээл зориулсан. За энэ чинээс бүгдээр select from the customer гэдэг тэгээд query дараад үз. Энэ дээр яг юу болж байна вэ гэдэг. За тэгэхэд одоо select гэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр үр дүнг гаргана гэсэн үг. За энэ дээр байгаа бүх утгыг авна гэдэг. За од тавьчихвал яг гэхээр одоо энд байгаа бүх мэдээллийг гэсэн үг. За хаанаас юм бэ гэхээр customer гэдэг нэртэй табилаас гэсэн үг. За customer гэдэг табил дотор байгаа бүх мэдээллүүд нь болохоор энэ дээр за өгөгдлийн хэсэг дээр болохоор ерөөсө богино харагдаад байгаа хэрнээ бүгднийг зарлаад харахаар маш хэмжээний мэдээллүүд байна тийм. За тэгвэл энэ удаагийн даалгавар дээр нь тэгвэл customer гэдэг хэсгийн оронд бүгд book гэдэг хэсгээс мэдээллүүдийн шүүгээд үзье. За нийтдээ тэгэхээр яаж нэ гэхээр за books гэдэг хэсэг дотор байгаа нийтдээ бүх номны дэлгэрэнгүй тайлбар нь болохоор бүгдээрээ гараад ирж байна тийм. За энэ ном дээр байгаа энэ номтой холбоотой бүх л мэдээллүүд нь гараад ирж байна гэсэн. За өргөжлүүлээд 2 дугаар алхам дээр юу хийх вэ гэхээр за select-ийг болохоор бид нар өмнөх хичээлээр ашигласан. За тэгвэл мөн ялгаа байхгүй. За бид нар энэ хичээл дээр за customer гэдэг хүснэгтээс бүх өгөгдлийг нь авч үзье яа гэсэн байна. За анкер бидэрт байгаа хэрэглэгчдийн бүх мэдээлэл нь бол гараад ирж байна тийм. За өөрчлүүлээд. За тэгвэл бүх мэдээллийг гаргаж ирж байгаа юм чинь тэгвэл энэчээс тусгай өөрсдөө хэрэгтэй мэдээллүүдийг шүүж авах хэрэгтэй болно. За тэхийн тулд яадаг вэ гэхээр бид нар одныхоо оронд яг ямар мэдээлэл нь хэрэгтэй байгаа юм бэ? Аль багнаас тийм. За ерөөсөө л энийг оруулчихна. За тэгэхээр books гэдэг хүснэгтээс title болон price гэдэг багныг сонгоорой гэнэ. Окей. Title. За тэгээд цэг тавиад тасал тавиад за дахиж юм нэмэх чинь гэсэн үг тийм. За price. За тэрийг хаанаас сонгох вэ гэхээр books-ээс. За ерөөсөө л тэгэхээр SQL дээр ажиллана гэдэг. За англи хэлний үндсэн за нэг функцтэй холбоотой нэр томьёог нь мэддэг байхад за тэгээд аливаа нэг хэл болохоор юу гэдэг вэ гэхээр өөр гэсэн одоо дүрм журм хэм маяг уламжлалс байдаг тийм. За жишээлбэл бид нар өгүүлбэр хэлэхэд томоор хэлнэ өгүүлбэр төгсгөд цэг тавина гэдэгтэй яг адилхан за тухайн нэг функц дуусгаад болохоор цэгтээ таслана гэсэн. За ингээд бүх номноос бид нар одоо хардаа за title болон price гэдэг ерөөсөө хоёрхан багныг л авлаа гэсэн. За үргэлжлүүлээд step 4 дээр юу хийх вэ гэхээр энэ дээр нэг сонирхолтой зүйл болно. За as гэдэг утгыг авдаг. За as гэдэг нь болохоор за alias name за энэ дээр болохоор яг as гэдгийн тайлбар нь баггүй тийм. За as гэдгийг болохоор бид англи хэлэн дээр яадаг гэхээр за энэ зүйл нь энтэй адилхан шүү гэсэн байдлаар дөрмийн хувьд хэрэглэдэг. Яг үнтэй адилхан байдлаар за name гэдэг багны нэрийг бид нар тэгвэл customer name болгож сольж гаргамаар байна тийм. За тэгэхээр яаж ийнэ гэхээр customers гэсэн баган дотор байгаа хэрэглэгчийн нэр нь болохоор за энэ дээр бүгдээр хараад үзье тийм. За энэ болохоор name гэдэг утгатай юм. Гэтэл бид нар энийг нь болохоор солиод customer name болгочлоо.
За тэгвэл яг үнтэй адилхан бид нэг books гэдэг хүснэгтээс title-ыг нь болохоор ном болгоод price гэдэг нь үн болгоод заавал одоо яг яхаар бүх юм ингээд англи хэлний бас хэцүү үнүүдийг ашиглаж явах юм бэ тийм. Яг өөрсдөө бид нар хийж байгаа тохиолдолд илүү амархан бас байх хэрэгтэй. За тэгвэл энтэй илүү өөрсдөө амархан байдлаар за энэ хүү нэг нэрсийг болохоор яаж хэвсэлж болдог. За энэ талаар илүү амархан болохын тулд яах вэ гэхээр за title гэдгийг нь болохоор монголчлоод title-ыг нь ном болгоод за тэгээд таслаа авч ягаад араас нь price гэж бичээд price мөн адилхан одоо SQL-ийн функц ашиглаж байгаа болохоор за энэ функцийн бүхсгийг томорчиж ягаад үнгээд за ингээд бүгдээр ажиллуулад үзье. За тэгвэл бид нар нэг анхны бис утга нь болохоор юу гэсэн бэлээ гэхээр одоо номын title гэж байгаад price гэж байсан бол одоо ерөөсөө л латин монгол хэл дээр ном болго үн гэсэн байдлаар гараад ирлээ тийм. За дата мэдээлэл дээр одоо маш их хэрэглэгддэг нэг зүйл нь болохоор одоо distinct гэдэг. За distinct гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр маш их олон давтагдж байгаа мэдээллүүдийг одоо бид нар тус тусд нь бүгдийг хараад нэг болж шүүж хармааргүй тийм. Бүгдийн нэгд ороод хичнээн мэдээллүүд одоо давтцсан байгаа юм. За одоо энэ чирээс нь бүгдээрээ гişээ болгоныг хараад үзье тийм. За илүү дэлгэрэнгүй тайлбар нь болохоор энэ онлайн хэсэгтээ бүгд ингэ тайлбарлсан байгаа шүү. За энэ чирээс одоо юу харж ийнэ вэ гэхээр нийт хэрэглэгчд. За нийт хэрэглэгчд болохоор хаанаас одоо холбогдсон хэрэглэгч байгаа юм бэ гэдэг зүйл нь одоо Улаанбаатар гэдэг болон Эрдэнэт Дархан гэдэг одоо нэрс хотуудын нэр нь бол байнга давхцсан байгаа. За тэгэхээр ерөөсөө энэ гурван хотоос хүмүүс холбогдож байгаа мэнэ гэдэг нэрийг бүгдээрээ ялгаад харахын тулд select-ийн гартлаас distinct гэж бичээд за уул нь болохоор бид нар чи яаж бичдэг байсан бэлэхээр уламжлалт өмнөх байдлаар болохоор за select city-гээ бичдэг. За тэгэхээр одоо нийт бүх одоо нэрс нь бүгдээрээ давхцсан байдлаар гараад ирж байна тийм. За давхцсан байдлаар гараад ирэхгүй тулд яах вэ гэхээр за ерөөсөө distinct-ийг бичгээр ерөөсөө тодорсон байдлаар за ялгарсан байдлаар ингээ гараад ирж байна гэсэн. За тэгвэл энэтэй холбоотойгоор энэ хэсэг дээр болохоор энэ алхам дээр болохоор бид яг юу хийх вэ гэхээр books гэж бичээд за нийтдээ хичнээн төрлийн каталог байгаа юм байна тийм. За энийгээ бүгд шууд ингээ шүүгээд харчихна. За тэгвэл бид нарт байгаа нэг номны төрөл болохоор ерөөсөө 5 төрлийн ном байгаа юм байна. Окей. За олон мэдээллүүдийг гаргаад байдаг. За тэгэхэд бид нарт бас нэг жишээ нэг хитгэн датан дээр л бас уулна ажиллах хэрэгтэй байна тийм. За тэгвэл яг вэ гэхээр одоо бид нар болохоор энэ алхмыг хүртэл яасан вэ гэхээр ерөөсөө л ийм байдлаар одоо бүх мэдээллүүдийг гаргаж ирдэг гэсэн бол одоо ерөөсөө л ихний 3 мэдээллийг гаргаж ирээ. За тэгвэл 3-аар хязгаарлана гэж бичгээд л болох нэ тийм. За тэгээд энэ дээр болохоор books гэдэг. За хаанаас авах юм бэ гэвэл books-ээс авна гэдэг. За тэгвэл books-ийн ерөөсөө бид нарт ихний 5 мэдээллийг л гаргаж ирч чаддаг боллоо гэсэн үг. За өргөжлүүлээд step flow дээр. За гарч ирж байгаа мэдээллийг болохоор за бид нар болохоор тэгэхээр за энэ алхмыг хүртэл ерөөсөө л ийм байдлаар одоо бичдэг байсан тийм. За тэгвэл одоо энийг ядаж нэг нэрсийн дараалалаар бас нэг ирэм дараатай бас нэг харахад их амархан бас байлгамаар байна тийм. За тэгвэл энэ хүмүүсийг одоо нэрсийн дараалал гаргаж ирэхийн тулд за бат болон болт метр гэсэн байдлаар гаргаж ирэхийн тулд артлаас нь ерөөсөө нэр нь дистараагаар гарч ирдэг болёо гэдэг. За тэгвэл яг үүнтэй адилхан байдлаар бид нар books дээр price-аар нь буюу үнийн дүнгээр нь ялгаад бас харуулчих болно гэсэн. За тэгэх юм бол за үнийн дүн 18,000 гэж яваад 22,000 гэсэн байдлаар ерөөсөө өсөх үнийн дүнтэй гараад ирж байна тийм. За тэгвэл за бас энэ desk гэсэн бас нэг функц байдаг. За энэ хүү desk гэдэг нь болохоор descending гэсэн үгийг тавьчих шүү тийм. За S гэж бичих юм бол энэ болохоор ascending гэсэн өсөх гэсэн дараалалаар за аль нэг үнийн дүнг бид нар одоо зөвхөн одоо дээш нь доош нь гэдэг байдлаар гаргаж ирсэн байдлаас нь илүүтэйгээр өөрсдийн гэсэн өвөрмөц засан онцлогтойгоор за хамгийн их өндөр үнэтэйг нь хамгийн дээдлэлд гаргаж ирэх. За эсвэл хамгийн бага үнэтэйг нь хамгийн сүүлд нь гаргаж ирэх гэх мэтчлэн байдлаар бас сонгож болно. За ингээд бүгдээрээ бичээд үзье тийм. За нэг давхар биччихлээ. Окей. За продакт хэсэгтэр за үнийн дүн буурах гэж бичиж байгаа болохоор яаж вэ гэхээр хамгийн өндөр үнэтэй нь хамгийн ихэнд гарч ирээд хамгийн үн багтай нь хамгийн сүүлд нь гарч ирж байна тийм. За тэгвэл үнэтэй адилхан бүгдээрээ нэг books гэсэн хэсэг дээр яваад байгаа болохоор за books-ийн мэдээллийг за price нь болохоор буурах ирэмбэр. За тэгэхээр чи ер нь энэ буурах ирэмбэр ихээр зүг байна тийм. За тэгээ номнуудын нэрсийг
шүүж харсан. За хамгийн дээдэлтэй болохоор 35,000-д доошгоо явахаар 32,000 болоод буурж байна те. За үргэлжлүүлээд. За тэгвэл дан ганц өгдлийн сан гэдэг зүйл за бидэрт байгаа өгдлийг за шүүж харахтаа за зөвхөн дан ганц утгаар биш олон утгуудыг бид нар бас авч харах хэрэгтэй болж байна те. За эхлээд за энэ дээр ер нь ямар мэдээллүүд ажиллаж байгаа вэ гэхээр за эхлээд департмент гэсэн хэсгээр нь англиад за департмент дотор нэмэр нь одоо англи те нэрээр нь англи. За тэгвэл одоо ингээд ерөөсөө HR-ын хэсэг дээр ажиллаж байгаа хүн ганцаа болохоор ингээд харагдчихэв. За бидний бичсэн функц одоо яг илүү тодорхой харагдах хэсэг нь болохоор за энэ хоёроос за дөрөвдүгээр мөрөн дотор харагдчихэв те. За IT дотор байгаа хүмүүс нь болохоор нэрсийн дараалалаараа бол одоо жигсаад гараад ирсэн байна. За тэгвэл яг үнтэй адилхан байдлаар за номыг болохоор эхлээд каталогоор нь дараа нь үнээр нь ирэмлэнэ гэдэг. За тэгэхээр чинь болохоор бид нар books за тэгээд order by эхлээд за ямар каталог category за тэгээд price арна. За тэгвэл бүгд номын нэр нь болохоор за каталогоор эхлээд ялгараад тэрнийхээ дараа зохиолч байгаа нэрээр зохиолчийн нэрээр иргэн. За энэ удаа чинь болохоор бид нар үнийн дүнгээр нь дотор нь болохоор бас ирэн бүсгсэн байгаа тийм. За тэгвэл одоо зөвхөн тухайн нэг хэсэгт байгаа хэрэглэгчдийн мэдээллийг яаж харах вэ гэх юм бол за одоо чинь болохоор хэрэглэгчийн мэдээлэл нь за хаана байгаа вэ гэвэл одоо хот нь Улаанбаатар гэсэн байгаа бүртгэлтэй хүмүүсийн мэдээллийг гаргаж харъя гэх юм бол за ерөөсөө CT гэдэг дээр нь Улаанбаатар гэсэн за үг орсон байна уу гэдэг нь ингээд шүүг харчдаг гэсэн. За тэгвэл энтэй адилхан байдлаар бид нар энэ даалгавар дээр яах вэ гэхээр books гэдэг дээр за бидэрт болохоор чинь одоо CT гэж байхгүй оронд нь category гэж байгаа. За энэ дотор нь байгаа шүүж авах утга нь болохоор түүхтэй. За тийм. Тэгэхээр бас онлайн хэсэгтэр болохоор энэ where гэсэн энэ утгын талаар бас тайлбарлсан байгаа. Тодорхой нөхцөл заасан мөрүүдийг авна гэдэг. За тэгэхээр одоо ингээд харахад бид нар гарч ирэх чагсаалт нь болохоор бүгдээр түүх гэсэн байдлаар гараад ирж байна гэсэн үг. За үргэлжлүүлээ. За тэгвэл бас цаашдаа яаж болох вэ гэвэл за where гэдэг нь болохоор тодорхой утга заасан. За утга заасан гэдэг нь болохоор түрүүн болохоор бид нар Улаанбаатар гэдэг нь хот нь Улаанбаатартай тэнцүү буюу Улаанбаатар гэсэн утга байна гэдэг. За тэгвэл ерөөсөө бас яг үнтэй адилхан байдлаар энээс их баг гэсэн утгуудыг бас авч болдог. За тэгэхээр price нь болохоор 50,000-аас их гэхээр за нийтдээ бидэрт байгаа бүтээгдэхүүний одоо үнийн дүн 50,000-аас их гэсэн утгуудыг бүгднийг нэг гаргачих чинь гэсэн үг. За тэгвэл бүгдээр энэ удаагийн даалгавар дээр books гэдэг дээр үнийн дүн болохоор 15,000. За 15,000-аас их үнэтэй байгаа номнуудын жагсаалтыг болохоор бид нар тэр ингээд за хамгийн бага нь болохоор 18,000 гэж байна тий. За 18,000-аас 1,000-аас дээш үнийн дүнтэй бүх номнуудын утга болохоор ингээд гараад ирж байна гэсэн. За тэгэхээр ерөөсөө where гэдэг энэ функцийн нэг онцлог шин чанар нь болохоор за тодорхой утга заана. За тэр утга нь болохоор тэнцвүүч байж болно, их бага бас байж болох нэ тий. За нэлээд илүү их уян хатан шин чанартай. За тэгвэл бидэрт одоо ганцхан за big dataтай боёо их хэмжээний өвлийн сантай ажиллаж байх тохиолдолд ерөөсөө ганцхан утга хангалтдаг. За их олон төрлийн утгуудыг бид нар шүүж авах хэрэгтэй болдог. За тэр тохиолдолд ерөөсөө яадаг вэ гэхээр end гэсэн за бас энэ функцийг бас нэмж бичдэг гэсэн. За тэгэхээр одоо энэ дээрээс болохоор end гэдэг функц нь болохоор яадаг вэ гэхээр энэ хоёр утга хоёулаа бэлсэн тохиолдолд гаргаж ирнэ гэсэн. За ингээд хараад үзье тийм. За тэгэхээр энэ дээр болохоор age гэсэн бид нарт болохоор яагаад үр дүн гарахгүй нэ гэхээр хэрэглэгчийн насны мэдээлэл байхгүй наа тийм. За тэгэхээр ингээ гарч ирэхгүй боёо нэг функц нь утга биелэхгүй тохиол гарч ирэхгүй. За тэгвэл бид нар номон дээр буцаагаад үзье тийм. За books. За энэчнээс за түүх английн гэхэр чинь category. За тэгээд энэ нь болохоор түүх английн. За тэгээд бидний хувьд болохоор за price нь 10,000-аас дээш
За ингээд явцын донд яаж нэхэр бидний даалгавар бас нэлээд хүндэрч байна те. Өмнөх даалгаврууд дээр болохоор бид нарт яг юу бичих тодорхой тайлбартай байдаг гэсэн бол одоо за тэгвэл яг иймэрхүү зүйлийг гаргаж авах зүйлийг өөрсдөө бичээрэй гэсэн байдлаар орж ирж байна. За бүр болохгүй бол яах вэ гэхээр доош нь гүйлгээд тарах юм бол за доотлын хэсэг дээр бас дахиад хинт хэсэг байгаа. За хинт хэсгээс бас асууж бас болно. За энийг болохоор хаахгүй бол гарч ирэхгүй те. За зөвлөгөөний хэсэг дээр дараа тарах юм бол за нэг дарах юм бол одоо за эхний хэсэг дээр юу бичих вүлээ? Хоёр бичих дарах юм бол за price хэсэгээс 3 бичих юм бол яах вэ гэхээр ерөөсөө энэ степийг давахын тулд яг юу хийх ёстой юм бүрэн бүрэлдэхүүнээр гараад ирнэ гэсэн үг. За өргөжлүүлээд 13 дээр. За өмнөх 12 дээр болохоор бид нар end гэдэг зүйлийг ашигласан бол за үүнтэй ижлэгэн байдлаар or гэдэг нь болохоор юу вэ гэхээр аль нэг суудахтай те англи хэлэн дээр. За яг түүнтэй адилхан байдлаар аль нэг нөхцөл нь биелж байгаа тохиолдолд болохоор бидэрт үр дүнг гаргаж үзүүлнэ гэсэн үг. За түүх эсвэл шинжлэх ухааны английн номыг сонгоно гэдэг. За арай жижигхэн болохоор харагдахгүй байна те. За дэлгэцээ окей 100 болгоч. За select the books-с бид нар чинь юу авах вэ? Категори нь хийвэрээ те. За тэгэхээр түүх эсвэл шинжлэх ухааны за or категори нь за бид нар шинжлэх ухаан гэдэг мэдээлэл нь яг шинжлэх ухаан гэж байгаа болов. За бас яг одоогийнхаа энэ хэсэг дээр болохоор харагдахгүй байгаа ч гэсэн бид нар төрлийн сангаас хараад үзье те. За шинжлэх ухаан гэж бас байгаа юм байна те. Окей. За step 14 дээр. За энэ гээд бас нэг утга байна. За бидний хувьд одоо яг энэ or гэдэг функцийг бичгээр одоо бас нэлээд их юм бичих гээд байдаг те. За тэгэх юм бол ерөөсөө бас энийг илүү тавьчилсан байдлаар. За категори in гэж бичээд за энэ дотор нь болохоор за IT түүх шинжлэх ухаан гэсэн байдлаар ороод ирэх юм. За энэ хэдийн ерөөсөө аль нэгийг нь авч байгаа гэдэг зүйлийг бүр ингээ машингийн байдлаар ингээд товчлоод өгсөн гэсэн. За тэгвэл мөн адилхан бид нар books гэдэг хэсгээс яах вэ гэхээр за за бидний хувьд болохоор чинь болохоор books нь болохоор категори тийм. Окей, категори гэдэг энэ багнаас авна. За энэ тохиолдолд болохоор зарим нэг тохиолдолд болохоор бид нар андуураад категорис нэтргээ биччихдэг. За тэгэх юм бол ерөөсөө ажиллахгүй. За энэ баг нь болохоор байхгүй байна гэсэн байдлаар бид нар тариу респонс буцдаг гэсэн. За тэгээд бидэрт ямар утгуудаас авах вэ гэхээр за нэгдүгürt түүхийн чиглэлээр авна. За уран зохиолын чиглэлээр авна. За шинжлэх ухааны чиглэлээр авна тий. За тэгээд тэгэхээр бид нар дээр гарч ирж байгаа респонс нь болохоор за түүх уран зохиол шинжлэх ухаан гэдэг. За яг зөв байна тий. За өргөжлүүлээд step 15 дээр. За тэгвэл энэ курсын төслийн за энэ хүү курс дээр за яг юу сурсан юм бэ? За бүх зүйлүүдээ нэгдсэн байдлаар нийлүүлсэн байдлаар за энэ алхмыг хийх нь. За энэ алхам дээр бол нэлээд бүр хэцүү болж байна тийм. За ерөөсөө нөгөө өмнө болохоор бид нар жишээ коднууд бас байгаад байдаг гэсэн. За ерөөсөө байхгүй болж байна. За түүх эсвэл шинжлэх ухааны англи дээр за үнийн дүн 20 мянгаас бага, үнээр нь ирэмбэлсэн. За зөвхөн 5 ном харуулах гэсэн байдлаар бид нар одоо энэ курсын төслийг бичих гээд байдаг. За курсээ дуусгах гээд байдаг. За энэ ерөөсөө ингээ харахаар хитрхи их олон зүйл байгаа юм шиг боловч за нөгөө талаас бид нар яг кодоо бичээд үзэх юм бол ерөөсөө их богинохон зөвхөн итгэн код байдаг. За select. За бид нар чи хаанаас авах вэ гэхээр за энэ дээр яг үзүүлэх зүйлсүүд нь нэг актер бол юу байхгүй болохоор бүгднийг эхнийх нь хэлчихэнд. За бүх утгыг нь үзүүлээ тийм. За тэгээд хаанаас хэлээ гэхээр чинь бид нар чинь from books. За books гэдэг багнаас авч байгаа. За тэгээд бид нар where гэдэг
За энэ дээр одоо ашиглах түлхүүр өгсөн бас байна те. Select-ийг ашигласан, from ашигласан. Одоо тэгэл where гэдэг дээр нь за бид нар чинь тусгай утга зааж өгнө. За тэрэн дээр нь categories. За categories дотор нь тэгэхээр ямар номнууд байх вүлээ гэхээр түүх шинжлэх ухааны англи. За тэгэхээр бид нар ерөөсөө энэ гэж үчээд за түүх эсвэл шинжлэх ухаан гэж байгаа болохоор бид нар энэ гэсэн утга явж байгаа шүү. За тэгээд энэ дотор нь болохоор түүх тэгээд за шинжлэх ухаан. За ингээ эхнийхээ хэлцэнд ажиллуулад үзье тийм. За тэгэхээр алдаа гарч байгаа юу вэ гэхээр за categories гэдэг тавил байхгүй. За ингээд бид нар эхнийх нь даалгаврыг нь хийчлээ. За түүх эсвэл шинжлэх ухаан гэдэг ангиллыг авахдаа бид нар болохоор or гэж бичгийн оронд за энэ гэж бичээд за энэ дээр түүх шинжлэх ухаан аль нэг нь байгаа утгыг бүгднийг нь авчлаа. За тэгээд энэ дээр болохоор үн 20,000-аас бага гэж байгаа. За тэгвэл энэ дээр дахиад бид нар чи and гэж бичээд за энэ дээр price нь болохоор яах вэ гэхээр за тэгэхээр за бидний функц одоо энэ дээр дуусаагүй байгаа болохоор энийг нь аваад за price нь 20,000-аас бага. За 20,000-аас бага. За ингээд бичээд үзье. За энэ дээр утга гарч ирэхгүй юм тийм. За тэгэхээр бид нарт болохоор 20,000-аас бага гэсэн утгатай үнийн дүнтэй зүйл. За энэ дээр ягаад хариу гарч ирэхгүй байгаа вэ гэхээр түүх эсвэл шинжлэх ухаан дээр байгаа номнууд 20,000-аас бага үнийн дүнтэй байхгүй байгаа юм байна. За тэгвэл энийг 30,000 болгоод үз. За 30,000 болохоор 30,000-аас доош үнийн дүнтэй нь болохоор гараад ирчин тий. За тийгээд үнийн дүнг ирэмдэлсэн байдлаар. За тэгвэл энэ дээр болохоор таслаа авч хайж агаад order by за үнийн дүнг ирэмдэлнэ тий. Хямд нь ихэндээ гэхээр чинь болохоор ascending. За ингээд за тэгэхээр энэ хямд нь ихэндээ за тийм ascending. За тийгээд үргэлжлүүлээд бас яах вэ гэхээр зөвхөн 5 ном харуулна гэхээр яах вэ гэхээр limit 5. За ингээд 5 мөрийг буцаалаа. Окей. За энэ дээр байгаа ном нь болохоор одоо ерөөсөө л олон тейбл дээр байгаа ч гэсэн ерөөсөө ганцхан ном байна те. За олон хэсгүүдээс авсан байгаа ч гэсэн ерөөсөө ганцхан ном. За ингээд бид энэ даалгаврыг дуусглаа. За тэгээд бус хичээлүүдийг үзхийг хүсвэл за Hello Brand Code-ийн энэхүү хичээлүүдээс үзэх юм бол за бус хичээл дээр бол яах вэ гэхээр энэ удаагийн хичээл дээр болохоор бид нар ерөөсөө нийтдээ өгдлийн сангаас хэрхэн яаж мэдээлэл шүүхийг үзлээ. За тэгвэл хэрхэн яаж өгдлийн сан дээр мэдээлэл нэмэх юм бэ, өөрчлөх юм бэ тий? Устгах юм бэ? Их мэд хичээлээд болохоор бусд курсын хичээл дээрээс нь үзээрэй. За тэгээд энэ хүрээ дуусгая. Бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа.